1990 оны дунд үеэс Европ Өмнөд Америкаас үүссэн бөгөөд драм нь бас эмбиент Европын сонгодог хөгжмөс гаралтай хэмээн үздэг юм байна. Дуугаралт нь олон төрлийн цахилгаан хөгжмийн зэмсгээс бүрддэг. Ерөнхийдөө chill out нь электроник хөгжмөс гаралтай, удаан темпийн хөгжим сонсож альжаалаа тайлх гэсэн утгатай үг юм. 2000 он гэхэд house, new jazz, ambient lounge зэрэг удаан хөгжмийн төрлүүд олноор гарсан нь chill out хөгжихэд түлхэц болсон гэж үздэг. Хөгжмийн бас нэг онцлог тайвшруулсан байдаг болохоор хүнд төрлийн хөгжимтэй хосолдгүй юм байна. Европод chill out-ыг тойрсон бүхэл бүтэн урлаг бий болжээ. Ингэж хэлхийн учир нь Лондонд маш олон chill out арга хэмжээнүүд зохион явагдаж, энэ нь график байгалийн олон дүрснээс бүрдсэн дэлгэцийн урлагийг хөгжимтэй хослуулан цогц урлаг болгон бүтээдэгт байгаа юм. Манай улсад шинээр нэвтрэн орж ирж буй энэ хөгжмийн урсгалыг UB Club Cafe залуус сурталчлан таниулж байна. Өнөөдрийн entertainment хөтөлбөрөөр та бүхэндээ одоо яг Монголын анхны chill out cafe буюу UB Club-ийн тухай одоо мэдээллийг хүргэх гэж байна. Яагаад энэ мэдээллийг хүргэх гэж байна гэхээр одоо chill out гэсэн хөгжмийн урсгал бол сүүлийн үед нэлээд их сонсогчтой болж байгаа. Тэгэхээр магадгүй манай мэдхгүй зарим үзэгчид байж магадгүй. Тэгэхээр яг энэ chill out урсгал гэж яг ямар хаанаас гаралтай, ямар хөгжим байна? Яагаад сүүлийн үед залуучууд их сонсох болсон юм бол? Сайн байна. Chill out хөгжим гэдэг нь ерөөхдөө бол электро хөгжмийн хамгийн нам тий бага темпийн хөгжмийн нэг урсгал байгаа. Chill out хөгжим болохоор ерөөхдөө бол баруун өмнөд одоо Европоос ерөөхдөө их гаралтай. Одоо chill out хөгжмийг бол ерөөхдөө бол их амарч тайвшрах тий ерөөхдөө их альжаалаа тайлхад хүмүүс их зориулж сонсдог. Манай кафений гол онцлог нь болохоор Монголд анх удаа DJ-тэй кафе гэдгээр маш онцлогтой. DJ ерөөхдөө өглөөний 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл ерөөсөө non-stop хөгжим явах юм. Ер нь бол энэ дандаа chill out, chill house хөгжмөд явна. Тэгэд гол онцлог нь гэхээр ерөөхдөө бол энэ одоо хүн одоо залуучууд маань ирээд сайхан амраад тухлаад байх бүрэн тохиромжтой одоо хаач очоод тоглоол одоо манайд одоо чинь төхөөлөмбөг, дартс, бильярд, тэгэл да Винчи код, даам шатар гэл төрөл төрлийн тоглоомууд байгаа. Тэгэд хүн бол чөлөө цагаа өнгөрөхөд бол ерөөхдөө маш тохиромжтой болсон гэж үзэж байгаа. Манай кафе бол ерөөсөө цэвэр ерөөсөө өөрсдийн бүтээлээр бүтсэн кафе. Ерөөсөө зураг одоо энэ сэтгүүлийн хаажтбар наалтын дижийн тэг өөрсдийн тэг тэр Монгол гэр тоон ерөөсөө бүх юм хамгийн гол Монгол хүний аргаар Монгол залуус бид нар өөрсдийн хүчээрээ хийсэн гэдгээр хамгийн гол онцлогтой. Дуртай аяганд авах боломжтой. Манайд бол маш олон аягны цуглуулга байна. Exterior interior төрөл ерөөхдөө бол маш их граффитийн урлаг, иллюстраторын урлагийг бол маш их төлхөө харуулж гисэн. Энэгээр болохоор Монголд анх удаа ерөөхдөө гадна талд маш хэцүү барзгар гадаргууд дээр Монголд анх удаа зурсан болоо гэж бодож байгаа. Энэ зургийг болохоор манай Монголд нэлээд алдартай Intercrew гэдэг crew-ийнхэн маань зурсан байгаа. Өглөө манайх 8-аас сонгож байгаа. Гол энэгээр бол өглөөний цай, өглөөний ундаг бол манад ирээд уух бүрэн боломжтой. За тэгээд удахгүй манайх одоо коктейл бартай болно. Коктейл бар гэдэг маань ерөөхдөө бол Монголд байдаггүй одоо баг алкогоолгүй коктейлд ялангуяа их төлхөө оруулж зорж байгаа юм. Ингээд Төв аймгийн Батцанбөр дэх хөшчүүдийн асрамжийн газар өнөдөр ингээд дамдаржэлийн хийдийн бага хүүхдүүдийн санаачлагаар тэгээд энэ хөшнөстэй хүмүүсүүдээ баярлуулъя тий. Тэгээд энэ хүмүүсийн нэг дандаа нэг хүүхдүүдийг ингээд юу яасан байх ш тий. Сансан тэр битгэрсэн санааг төрж гисэн жоохон инглэх тийм сэтгэлийн тийм өглөг өгөх гэж тэгээд энэ хүүхдүүдийн манай хийдийн жоохон хүүхдүүдийн санаачлагаар жоохон хуургын санаачлагаар энд ирээд байна. Өнөөдөр бид нэр ингээд Батцанбөр дэх улсын асрамжийн газарт энэ хөшчүүдийн нас буйныг орцгож өвчин өмгөө байлгахын тулд цагаан дээр тэгээд ташчирсан гэх мэт олон номууд уншаад хөшчүүдтэй нэг өдрийг сайхан зугаатай өнгөрүүллээ.